Get it? Text a message, I don't know the number. Flexing on these niggas, every bone and muscle. Steady taking shots, never hurting them. Even then, y'all don't worry nothing. And I like to give a shout out to my niggas. Энэ юу вэ? Тэр юу вэ? Энэ бол Лут подкаст. За өнөөдөр хамгийн анхны дугаарыг эхний зочноор Монгол Шинжлэхээ багийн тамирчин Тэмүүлэн охтой гуйн оролцож байна. Мөн хөтлөгч нарын нэгээр 11 ангиас суралцагч Хулан миний бие байна. 11 ангиас суралцагч Эмрэл миний бие байна. За бэлэн үү? Бэлэн байна. За өнөөдрийн үзэгч болон сонсогч хүмүүстээ өөрийгөө товчхон танилцуулна уу? За би одоо 11 ангиас суралцдаг. Орхаас сургуульд анх 5 дугаар ангид төгсөө 6 дугаар ангид орж ирж байсан. Орхаас сургуулийн анхны веб бүлэг болж орж ирж байсан. Тэгээд одоо сакс тоглоод 9 жил болж байна. 7-тоогоос хойш ер нь бөмбөгтэй найзалж ирсэн. За тэгвэл сагсан мөнгөний тамирчин юм шүү дээ тий. Тий. За тэгвэл хамгийн ихний асуулт маань сакс гэж яг чиний хувьд юу вэ? За амьдралын нэг хэсэг зөвөр нэг тийм хүмүүсийн өдөр болго идэг юм тайллаад хэлсэн дөө нэг тийм өглөө нэг тийм хоолой иддэг тэгэл нэг тийм зөвөр нэг юм амьдралын хэв маяг тогтцсон тийм зүйл сакс гэж. Сакс тоглохоор авдаг танд ингээд онцгой мэдрэмж төрдөг юм болов? Онцгой мэдрэмж энгийн мэдрэмжээс өөр. Энгийн мэдрэмж. Зүгээр амьдрахаас өөр, амьсгалахаас өөр. Төрсөн шүү дээ нэг тийм өөрөөрөө бахархдаг гэх юм уу. Яг за ингээд чи чадаад байгаа юм байна гэдэг. Тийм мэдрэмжт нь өөрөөрөө бахарч байгаа тэр мэдрэмжт нь амар дуртай. Сакс тоглоод оноо ихээр шууд өөрөөрөө бахарх уу? Шууд яг тийм оноо авах моментод яг нэг тийм бага хожил зүтлөөч юм уу. Яг тиймэрхүү идэл чи бол чадж байгаа юм байна гэдэг. Вау. Ер нь бол багийнхнаас яг өөрөөр нь бахарх болгоод нөлөөлт юм байна шүү дээ тий. Тий, яг тийм ганцаараа л тоглолтгүй яг багийн спорт юм ч тэгэл. За багийн спорттой тэгээд ойр шорн хүрээлэн биш ер нь их хот багийн спортоор хичээлдэг учраас тэгвэл тэр ойр шорны хүмүүс яг чамд ямар хамтлаг гаргахаар чамд ингээд улам их сакс тоглох хүсэл урам зориг өгдөг вэ? Зүгээр яг хажууд л байх юм болчихсон. Яг тэгж нэг тийм үг мүг хэлээд байхч. Надад бол зүгээр ингээд нэг хажууд суугаад тоглолт үздэг ч юм уу. Нэг тиймэрхүү зүйл надад нэг урам зориг өгдөг. Одоо намайг үзэж ин да гэсэн юм талаад тэр байдаг болохоор тэгээд дэмжигчдийнх нь оршихуй урам зориг өгдөг үү тий. Ялангуяа тэр дунд нь ямар хүмүүс хамгийн нэгт бичигдэх вэ яг бүр тултал нь урам зориг өгдөг яг зөвхөн оршихуйгаараа. Гэр бүлийнх л байна да. Тэгээд ээж аваа хоёр нь уу? Тий. Тэгээд манай дүү бас өөрөө сакс тоглодог. Одоо сакс тоглох 3 жил болж. Тэгэл яг нэг сакс гэж мэддэг усаас өглөө гарахад амжилтаагаа гэж хэлэхэд тий. Урам зориг аавна. Тэгээд ээжтэй өглөө өсвөлцөл тэгэл тэмцээд явдаг шүү. За тэгвэл багийнх нь урам зориг өгдөг бол нэг баг болохын тулд одоо нэг өнгөтэй биенийхээ баг үйлдэлийг таамаглах хэмжээнд нэг баг болохын тулд хэрэг хугацаа шаарддаг вэ? Бас юу ингэж нөлөөлдөг вэ түнд? Ямар хүнд зүйлийг туулж иж нэг баг болдог гэж боддог. Тэгээд яг нэг баг болохын тулд яг тийм тэр үеийн бэлтгэлүүдийг багаараа хамтдаа авч иж юу нэг болдог. Тэгээд яг зөвөр нэг сакс тоглолдог найзууд байгаад бол нэг тэгж баг дунд бол уусахгүй яг тийм энэ тийм амьдралын найзууд болж ижил яг тийм багаараа уусаал за энэ юм тийм гэж мэдээж аваад тэгэл ер нь сакс тоглоал. Юунд тэгээд яг багийнхныгаа мэдээж эхэлт юм дөө. Яг нэг баг болчтой. Бэлтгэл дундаа бинийг таньж уустдаггүй биэндээ. Тэ яг тийм чухал яг нэг тийм хүнд бэлтгэлээ шантраад даалга болдог ч хүн байгаа. Тэсээ 100-аад байж идэг ч юм байгаа. Яг тэгээд тэр бэлтгэлийн үед л яг за ингээд энэ тэнийг олчлох юм байна. Ойлголцсон юм байна гэсэн бодлоод орж ирдэ шүү дээ. Димэндээ гэдэг шиг одоо хүнд хүчээр тасгалуудыг ингээ бөөнөрөө цуг даван толд юм байна шүү дээ. Тий. Тэгэхээр юу нас амьдралын нэг хэсэгт орсон ч болох уу? Нэг хэсэг яах вэ? Тий, ер нь би сакс тоглосноос хойш юу яг амар олон найзуудтай болсон. Найзуудын хүрээл бол нилээн цар хүрэхтэй болсон. Яг тийм саксаас л болсон да. Тэгээд сакснаас нэг бусад хүмүүстэй хүрээгээд хэлэхэд одоо нэг тийм найзуудтай болоход өөрөө ихлээд ингээ найзлах найзаа гэдэг тийм шүү дээ жоохон хөвгөд бол. Тэгэхэд өөрөө найзаа бүтээхэд бас харилцаанд тус болсон уу? Яг ямар чадвар суралцсан бэ?
одоо сакс тоглохоос өөр чадвар суралцсан уу? Тэгээд яг талбай дээр яг өрсөлдөгч байгаа л студ тэгэл зүгээр. Гэтэ яг тэр найзуудтай хожигчод бол ууралдаг, шаралдаг үед л байдгүй. Тэгээд тэрийг л болчихвол. Хүнд хүчээр дасгалууд хийхээр шантраад хүмүүс явдаг гэсэн шүү дээ. Яг ямар хуу хүнд хүчээр дасгал хийлэгдэг бол саксанд Жишээ өдөрт хэд удаа хийдэг ч гэх юм уу? хэдэн цагаар хэдэн оролтоо орч юм уу? Тий. 7 хоногийн хэдэн өдөр нь бие хөгжүүлдэг, хэдэн өдөр нь одоо гүйж мөдөг ч гэдэг юм уу? Тэгэл ер нь баг болгоны бэлтгэл өөр байгаа. Тэгээд манай баг яг саяхан нэг тийм юутай тулгарсан л да саадтай. Тэгээд бид 8 сард гадаад руу тэмцээнд явах гэж байгаа. Тэгээд 1 сарын хугацаанд 7 хоногийн 7 өдөр өдрийн 2 бэлтгэлтэй явсан. Тэгэл бүр яг сагсчны амьдралаараа 1 сар амьдарч үзсэн л дээ. Яг тэр үед тэгэл яг 6 цэнгэлийн өөгч юм уу яг нэг тийм үе таарад нэлээд олон хүмүүс манаагаас гарсан. За тэр бэлтгэл явах хугацаанд ер нь хвчлэн ямар дасгалууд хийх вэ? Манай CrossFit хийдэг. Тэгээд багийнх. Тэгээд яг хувь хүний скил шийдэлгээд яг 4 өөр төрлийн бэлтгэл хийдэг. Тэгээд яг багийн бэлтгэл дээр яг багаараа юмудаа яг төлбөруудаа татдаг. Тэгээд яг скил дээр яг тэр хүний хурд хүч зал тэгээд яг тэр хувь хүн дээр шаардсан бүх юмнуудыг шаардуулсан бэлтгэлийг хийлгдэг. Тэгээд CrossFit дээр яг төсвөр төвчээр биеийн хүч шаардсан юм хийлгдэг. Тэгээд шийдэлт бол тэгэл ялч хувь хүний юмуд болохоор ер нь нэлээд хүч шаардсан юмуудыг хийлгдэг. За тэгвэл тамирчин юм биеийг дасгалжуулагч гэж байдаг шүү дээ. Одоо ингээд дасгалжуулж байгаа, бэлтгэлийн дасгалжуулж байгаа. Тэгвэл сэтгэл зүйн дасгалжуулагч гэж бас нэг тусдаа яг тийм оноос өнгөрөөгүй тийм хүн байдаг шүү дээ. Сэтгэл зүйч нь ингээд дээш өргөдөг. Тийм хүн танд байдаг уу? Тэгвэл тэр хүнийгээ дүрслээж эсвэл яаж яг таны сэтгэл зүй дээш өргөдөг? Эсвэл сэтгэл зүйн хувьд та яг ямар хүн бэ? Сэтгэл зүйч нь яг нэг тийм айд сандарцсан яг нэг тийм сэтгэл таагүй үед яг аавал ихтэлтэй. Манай аавуудаа намайг сакс тоглож ирснээс хойш би яг 10 настайд анхны тэмцээнд орж ирсэн. Тэгээд яг тэрнээс хойш одоо ингээд алхасгүй 6 жил мэд тэмцээнийг үзэж байна. Тэгээд яг аав энэ тийм миний сандарч байгааг мэдээд байгаа. Цаанасаа ингээд нэг юм мэдрээд өгдөг. Тэгээд connection байдаг уу дунд нэг юм холбоос байгаад тийм шүү. Тэгээд надаа ингээд миний хүүд чаднаа 50 байгаад яг тэгэж хэлээл тэр нь л нэг тийм сэтгэлийн дэм болчихсон шүү дээ. Яг тухайн үеийнх нь байгаа байдлыг хүн мэдрээ тэн дээр нь тулгуурлаа зөвлөхөөр яг сэтгэл зүйн юм болох уу? Тэ. Яг нэг тийм аавлыг мэдрэмжтэй хэлт юм аа. Цаана Шууд орж ирэх үү? Тэ. Аав нь өөрөө тамирчин хүн байт юм болов. Тэ манай саксаар хичээлдэг байж байгаад сая нэг 4 жилийн өмнө дугуй ундаг болоод тэгээд тэр ажил гэрээ оронд ундаг байж байгаад одоо бүр ингээд спорт болгоцсон. Тамирчны зорилгоор одоо дугуй унж байгаа. За 9 жил сакс тоглож байгаа гэдэг бол энэ тууштай байдал илэр шүү дээ. Тэнгүүд яг ийм тууштай байдалд хүрэхэд хэн чам нөлөөлсөн бэ? Эсвэл юу нөлөөлсөн бэ? Яг л тийм аав ээжийн юугаар биш яг өөрийнхөө хүслээр л тоглож эхэлжсэн да. Яг тэгээд зурагтаар яг анх сакс үзэж байгаа л нэг тийм гоё санагдаад тэгээд аав тэлээд бэлтгэлд нь явж үзье гээл. Тэгэл явж эхэлжсэн да. Түрүү нөгөө нэг хэлсэн шүү дээ. Багаараа амар гоё ядаг, урам өгдөг. Багийн нууц биш бол ингээд өөрт чинь тохиолж исэн нэг тийм гоё дурсамжтай үйл явдлаас олж болох болоо сансагч нартаа. Зөндөө олон байгаа болохоор болохгүй байна уу? Зөндөө олон байгаа. Хамгийн наадхан шиг нэг юм уу? Ойрхон тохиолдсон ч юм уу? Яг юм тийм гоё тэр дурсамжийг гоё болох юм тийм дурсамж олж үлдсэн. Дараа нь хожим байна нэрээ тэр яг тэгжсэн шүү нэрээ те гэж ярьдаг тийм дурсамж. Элсэл багийн нууц юм болов. Тэсийг задлахад хэцүү юм За байна. тэгвэл ясалтай эсвэл нь асууя. За тэгвэл яг ингэ саксаараа цааш явах уу? 9 жил хичээлсээ тэгээ бүр цаашаа юм тамирчин болох одоо тамирчин шин баг одоо үед мэржил болчиход байгаа шүү дээ. Тэнгүүт
тамирчин болох уу эсвэл өөр зүйл зорьсон байгаа юу? Одоо би одоо яг мэрэгжлийн баг тоглож эхлэх гэж байгаа. Гэрийг хийж байгаа. Тэгээд ер нь бол тамирчин болно гэж боддог. Цааш нь ямар ч сан тултал нь хичээж үзнэ. Гэтэ нэг дараагийн план бол байгаа. Тэгээд нэг болохгүй бол тэгэл тэрмээр л яваа. За тэр дараагийн планаа жоохон дэлгэрүүлж ирсэж болох уу? Их сонирхолтой санагдав. Дараагийн план минийх спортын сэтгэл зүйч болъё гэж боддог. Тэгээд учир нь болохоор юу Монголд яг спортын сэтгэл зүйчийг үндсэн нэг л хүн байдаг. Тэр хүн яг бүх спортын бүх хүмүүстэй яг тэр хүн ганцаараа тулж ажилладаг. Тэгээд яг сэтгэл зүй яг тамирчин хүнд амар чухал болохоор яг тэр зүйлээ нэг дэмжихийн тулд тэгээд сэтгэл зүйч болъё гэж боддог. За сэтгэл зүйч ер нь мэрэгжлийг сонгосон юм шүү дээ. Яг би план гэсэн үг үү? Тийм би план. За одоо ингэ сакс тоглох үед ингэ хүн тамирчин болгон шандарч байгаа шүү дээ. Тэр шандралыг яаж даван тулдаг вэ? Өөрийнхөө хувьд юугаар дамжуулж эсвэл яг юуг ашиглаж? Шандралыг хэсэг зайгаа ирчгаар ер нь яг саксаа хэсэг тоглохоо болонгууд нэг тийм цаанаасаа яг буцаад татагдаад эхэлдэг шүү дээ. Би бол яг тэгэл нэг тийм шантраал болиё гэж бодохороо болждөг. Тэгэл хэсэг тийм нэг тийм жирийн үний амьдралаар амьдрал. Тэгэл буцаал тэгэл яалтчгүй бэлтгэлтэй ормоор санагдал тэгэл хэлдэг шүү дээ. Өөр өнгөн чунаа тэр өмнөх өнгөө санд юм шүү дээ. Тэ. За тэгвэл одоо ингэ саксаар явхад хүрхсэн тийм хүн байгаа юу? Тусалсан эсвэл юм рол модель гэдэг. Үлгэр жишээ хүн. Яг зөвхөн яг энэ сакс тэр чинь зөндөө спортоос тэгэхээр волейбол байна. Чи бас волейбол тоглодог шүү дээ. Тэгвэл яг саксыг сонгоход бүр галзуу ганц гоё шалтгаан байлээс. Уран зориг өгсөн. Яг нэг тийм саксаар явъя гэсэн нэг тийм бодлыг нэг хүчтэй болгож ирсэн манай багш байна. Нэг тийм надад яг бүх юмаа итгээд яг бүх юмаа надад зориулж исэн. Тэг би тэрэнд амар баярлалтай яг ингээд цаашдаа итгэлийн амар алмааргүй санагддаг. Итгэл нь уран зориг өгчээсэн юм шүү дээ. Тэг яг ингээд надад итгэж гин гэдэг надад амар гоё санагдав. Итгэлийн бүр илүү улам амар санагдсан. Тэг итгэлийн бүр улам нэмэр санагдав. Тоглоомор санагдчихсан. Уг нь манайх гүн байгаа штэ юм чанга дутаа үнстэй. Тэгээ жоохон сандраад байна үгүй юу? Тэгээ жоохон дуу мөн цаашаа ороод ядраад байна уу эсвэл талбай дээр гарах мэдрэмжээс ямар вэ? Өөр юм уу? Адилхан байна уу? Тэгээ жоохон чөлөөтэй гоё бөөнөрөө. Нэг ангийн хөхтөж. Талбай дээр чөлөөтэй бий чаддаг уу? Талбай дээр яг тухайн үеийн юунаас сэтгэл зүйн самархуу. Тэгээд яг тоглолт болгоны өмнө өөр үд юм уу? Яг хит их юм бодоод би ингэх хэвээр тех хэвээр гэхээр ер нь талбай дээр тоглож чаддаг. Тэр тоглолтондоо бас хит их ач холбогдол үүсгэж болох юм шүү дээ, тий. Хит их ач холбогдол үүсгэж болохгүй. Дийлээгээд бас хит салгардуулж болохгүй. Яа, хутга хэллээ дээ. За тэгвэл талбай дээр одоо жишээ нь улсын аврагын тэмцээнд бол нэлээд одоо орсон шүү дээ. Хэдэн наснаас хойш орсон бэ? Бас их барагцаар хэдэн удаа орж исэн бэ? За яг 10 наснаас хойш өөрийнхөө насанд 6 жил тэгээд дээд наснд гэж бодохоор нэг 12 удаагийн ер нь улсын аврагын тэмцээнд орж ирсэн. Тэгэхээр түүнээс нэлээд их туршлага оромжлуулсан байна шүү дээ. Тий. Ер нь туршлагыг бол нэлээд өрнөтлүүлсэн. За тэгвэл тэр туршлага дээр үнслээд ингээд дүүнэртээ эсвэл сонсогчдоо хэлэх тийм зөвлөгөө байна уу? Саксаар явах гэж байгаа хүмүүс одоо шантарч болохгүй шүү гэдэг ч юм уу. Яг юуг нь яг хэцүү шантруулад идэг байдаг талаар. Энийг давчих юм бол чи ингэж болгоны мэддэггүй тэгээ чиний зүгээс өгөх зөвлөгөө. Эсвэл урам зоригийн юу хүчээж болно шүү дээ. Тэгэл чамайг сонсоод ингэ зөндөл өгч саксаар ингэ явъя да гэж бодож байгаа хөлт байж магадгүй шүү дээ. Тэгэл бас үлгэр жишээ юм шүү. Саксчныхаа хувьд. Баярлалаа. Тэгээд манайс бол зөндөл тий. Тэгээд яг саксаар явъя гэж бодож ивэл угаасаа яг зөв газараа хүн байх хэрэгтэй. Зөв газараа явж угаасаа дээш явна. Тэгээд яг тэг зөв газараа ирсэн байгаа бол бэлтгэлийн дааж гарах хэрэгтэй. Ямар ч бэлтгэл байсан. Яг тууштай хичээгээл явхад тэгэл яг хүнд боломж нь ирдэг тэр боломжийг хүлээгээл яг тэр боломж
бол яг хүн ашиглах хэрэгтэй доо. Би яг тэр боломжоо одоо яг ашиглаж эхлэх гээл байна. Сүүлийн юм шиг ашиглах хэрэгтэй юм шүү дээ боломжийг олдсон даруйд нь. Тий, олдсон даруйд нь яг ганц л тохиолдож байгаа юм шиг ашиглах хэрэгтэй. Тэг үнэхээр шантарч болохгүй шүү. Шантарах гад байвал яг нэг хэсэг өөр юм хийгээд үзээрэй. Тэгээд нэг хэсэг гой санагдал тэгэл хивийн л болчт юм дөө. Надад л тэгдэг. Тэгэхээр өөр боломж гарч ирнэ гэж юусоо хүлээж авахгүй байна шүү дээ. Одоо л биш бол хизээ гэдэг ухаанаар хандах хэрэгтэй юм тийм үү? Тий. За тэгвэл сая нэлээ их сэтгэл зүйн талаар дурдлаа л да. Чиний сэтгэл зүйд яг хэн нөлөөлдөг вэ? Юу нөлөөлж чаддаг вэ? Сэтгэл зүйгээ ер нь нэг тэгж хүмүүнд хэлээд өгдөг. Өөрөө өөртөө л тулах гэж үздэг тий. Тэгэл бид дээр нь жоохон талбай дээр нэг тийм ууралж тоглолдог гэх юм уу. Тэг яг нэг тийм ингээд манай багийн хүртэл надад л дээ ингээд надад загнуулахаар ингээд юу хийж чадхаа болчдөг гэд. Би тэгээд жоохон тэр тал дээр нэлээд одоо ажиллаж байгаа л та. 10 настайгаас тойлсон гэсэн шүү дээ. Тэгээ 10 настайгаас тойлсон гэхээр жоохон хүмүүсд бас сандрал байгалах тэр сандралаа ер нь яаж даван туулж дараагийнхаа тэмцээнд орж ирсэн бэ? Би яг 10-аас 12 хүртэл ер нь сандарч байгаагүй. Яагаад гэвэл яг нэг тийм хүүхэд байсан, яг тийм дуртай юм хийгээд тоглож исэн болохоор нэг тийм яг нэг жоохон байсан болохоор заавал медаль авах хэрэгтэй, ийм байх хэрэгтэй гэсэн юм байдгүй. Яг тийм яг өөрийнхөө чин хүслээр тоглож исэн гэх юм уу, яг нэг тийм жоохон байх үе болохоор нэг сандарч мандарч байгаа. Тэгвэл яг өөртөө л өмшөлдөг хүн биш үү тий? Бусдад хамаарлахгүйгээр. За одоо чөлөө сагсаас өөр чөлөө сэдвээрээ. За гоё сургуулийнхаа талаар ярил л та. За энэ сургуулиуд хэдэн жил сурж байгаа лээ? 5 6 жил сурж байна. 6 7 8 9 10 11. Одоо яг 6 дахь жилдээ суралцаж эхэлж байна. За тэгээ сургууль нь яг анх орж ирэхэд ямар байсан? Одоо ямар байсан гэдэг харьцуулт байна уу? Одоо ямар байгаа? Нэг тэгэж амар гоцгойд өөрчлөгдсөн юм байдаг дээ. Яг би бол тэгтээ сургуулийг орчноор нь биш яг хүрээллээр нь л дүгнэ л дээ. Яг байгаа сургуулийн чинь орчинг чанга тойрон хүрээлж өг хүүхдүүд л үүсгэн л дээ. Тэгээд яг найс нөхд байдаг болохоор ер нь нэлээд таалагддаг. За тэгвэл ангийнхныхаа хувьд ангийнхныхаа дүрслэгч юм уу? Ангийнхантай хамт ямар яадаг вэ? Ер нь манай чинь жоохон бүтэхгүй талтай ингээ яг нэг тийм хүнд өрийн гарууд байдаг агэлтэй. Тэгээд яг гэтэл нэг тийж муугаад дуудуулах дургүй анги, шартай анги. Үнэхээр шартай анги тий. Сүртэй 10 си бүлэг шүү дээ. Тий, тэгээд анхны си бүлэг үнэхээр 6-аас хойш ер нь нэлээд донслогож ядсан анги манай анги би л тэгэхээр ангиар бахархдаг. Яг бөөндөө 5-аад төгсөөд 6 дугаар ангид яг эн тэндээс шилдэж орж ирсэн хүмүүс шал өөр зан характертай хүмүүс байсан. Тэгээд дуусч орж ирэхэд бол нэлээд урт юм байсан. Тэгээд дундаас нь явсан олон ч хүүхэд би, ирсэн ч олон хүүхдүүд би. Тэгсэн ч гэсэн одоо хүртэл нэг анги шүү дээ тий. Тий. Тэгээд янз бүр фракц болдгоо. Тий. Ер нь гоё ангиу. Тэгвэл би бус ангиудыг бол мэдхгүй л дээ яг өөрөө дунд нь орж үзээг болохоор. Гэтэл бол ангитай бол гоё идэгөө. Үнэхээр баярлалтай ангийнхандаа. Гэтэ нөгөө нэг манай анги чи яг 6 дугаар ангиас бөөнөр эн тэндээс бүр хаач хамаагүй ингээд тийм өөр дүүргээс тийм өөр сургуулаа заас гэдэг. Тэгээ суур хүмүүслүүд нөхөл өөр хүмүүс байгаа шүү дээ. Тэг би яг энийг бөөнөрөө ингээд уулзаж болохгүй байх боломж байсан шүү дээ. Ингээд тэгсэр нэг ингээд бөөнөрөө ингээд тий 6 дугаар ангида бөөнөрөө ингээд уулзсан гэхээр бас сонирм байгаа. Тавилна. За тэгвэл багш сурагчтай баярлаа. Ангийнхаа найзуудыг баярлаа. Тэгвэл багш нарын хувьд ямар санагддаг вэ? Сургуулийн удирдлагууд чиний амжилтыг болоо ингээд сагсныхан ингээд ур чадварыг хэрэг дэмждэг вэ? Одоо орхон сургуулийн багш нарт ер нь бол нэлээд уяатан багш нар байдаг. Яг нэг тийм яг нэг дан хичээл нүдгүү хичээлээс гадуур үйл ажиллагаа, спорт бүх юм дэмждэг. Яг өөртөө байж болох үйл хэмжээндээ бол үнэхээр дэмжиж чаддаг. Би бол тэрэнд үнэхээр баярлдаг. Тэгээд ер нь яг багш нартаа яг
яг үннээ хэлээл яахт бол ер нь багш нар ойлгоод ухаантай ханддаг. За. Бид яг жоохон чөлөөтэй. Яг юу чи өмнөх шиг яг ингэ нэг Дууга ураачаа. харин тэгээс нойр нүрэл. Нөө ингэ нүд анилтаа бүр ингэ аргаад байна. Яа жоохон Нүрээ угаач. Нүрээ угаач. Тэгээ зүгээр ингэ нэг жоохон нурмаар амар бүр мэтрэгдээд тах юм. Харин бүр хоолой би Бүр бид хоёр занаас уулах гэсэн юм биш. Бид хоёр үсэргээр бид хоёр бүр ярих гал бүр үзээд нүрийг ярьсан. хүмүүс чамааг ингээ буруугаар ойлгодог зүйлс. Сонсч исэн сонио хачин суу яриа ч юм уу. Тэндээсээ болцооч. Тэм хордлохоос бодлаа. Тэгснээ цуу яриа болсон. Ер нь нэг нилээ эготой гэж хүмүүс ярьдаг. Тэгээд амар муухайштай хүн ялгаж харьцдаг. Тиймэрхүү юмнууд одоо ер нь нилээ олон хүнээс сонсогдчихсэн яг тийм яг тийм хүмүүс ч ер нь миний айжууд ойр төрн зөндөл байдаг л та. Тэгээ би яг тэр хүмүүсээс нэг цөөх хэдээс нь яг өөртөөс нь асууж үзчихсэн л та. Тэгэхэд бол тэгэл яг энэ хүмүүс тааруулах ёстой байна гэж би яг өөрөө бодож ирсэн л та. За ингээд ийм байгаа юм байна. Гэтэ яг нэг тийм эготой зан гаргая гэж ер нь бол нэг боддгоо. Тэгээд яг нэг тийм цаанаасаа тийм юм шиг байгаа. Ер нь бол яг ангийнханаас зарим нь мэдж байгаах ер нь бол нилээ нийтэж нэг тийм эго гаргадаг. Гэтэ нэг тийм буруу үедээ яг надаас тийм юм асуух ч юм уу. Тийм үед нь бол нэг тийм ууртай хувьд асуухаар яг тийм уралцдаг тийм. Ер нь их хвчлэн уралцдаг. Тэгээд ямар муухаардаг гэдэг. Тэгээд ер нь байгаа сайхнараа л харддаг шүү. Байгаа нь харддаг тийм гин. Тэр ер нь бол талбай дээр байдаг ирч хүчнээс нэг ингийн үед нь гарч ирсэд байт юм шүү дээ, тийм ер нь амархан уралцдаг, уур амархан гардаг. Тийм хуримтгай. Орчиндоо юм тагсан төгсөж хурдан тагсан төгсөж чаддаг гэсэн үг тийм. Тийм ер нь амьдралын туршлагаас гэх юм байна. 16 жил амьдэрсэн шүү дээ. 16 жил амьдэрсэг ер нь л хүндэл тааруулж амьдрах хэрэгтэй юм билээ дээ. Өөрөөрөө байгаад нэг хэрэг байдаг. Өөрөөр байхад өөр хүмүүс бол байгаа нэг тийм дотны эдэн найзууд л байдаг дөө. Өөрсдөө дураараа байдаг. Бусад хүмүүс одоо чамайг ямар хүн бэ гэдэг чи мэдгүй болохоор их ийм шүүмжлэлт юм уу эсвэл юм цоо яриа гаргахад айгүй нөлөөлт юм шүү дээ тий. Тэгээд тэр хүмүүст ингээд таарлаж цуглал чиний амьдрал нэг тийм цоо яриа байхгүй шүүмжлэл байхгүй юм шүү. Тийм тэгээд ер нь яг өөрийнхөө талаар өмнөдөө сонсснаас биш ер нь яг нэг хүмүүс тааруулж харцах гэж үзэж байгаа. Тэгээд яг найзуудтайгаа яг ойлгох хүмүүстэй л ер нь дураараа байдаг та. Тэгээс хүн болгонтэй яг дураараа харьцаад байл тэгэл хажуу тогтох юм байхгүй шүү дээ. Хэцүү. Тухтаа ингээд чам тухтаа мэдрэмж өгдөг хүмүүсийн хажууд л өөрийнхөө байд юм шүү дээ. Тийм. Гэтэ би ер нь өөртөө хүн татах амар дуртай. Яг нэг тийм олонний анхаарал тавих дуртай. Тэгээд яг нэг тийм ялтчгүй цаанаасаа тийм юм билээ. Цаанаасаа тийм зан гарч ирэх үү? Тий. Тэгвэл тэрнийхээ шалтгааныг олсон болов уу? Шалтгааны хүн татгаар яг яадаг юм бэ? Мэдгүй зүгээр л тийм. Юу нь хүн татгаар өөр чи халамж их ирэх үү? Тэмэрчүүн чинь жоохон халамжаар дутдаг гээл явдаг шүү дээ. Тийм ийм. Яг хүний нэг татаад байгаа юм нэг байдаг л. Гэтэ ер нь бол тийм байдал амар дуртай. Юу түшигтэй юу тийм толгоортой. Хаач авсан гээл таньдаг хүнтэй ах чинь гоё шүү дээ. Тийм сайн мэдсэн зүрхтэй. Найзууд бол тэгэл тултлан л юмчихдээ шүү дээ. Миний найз чадна, бүгдийн чадна гээл. Найзууд бол их нэлээд баярлдаг өө. Арталт нь найзууд ингэ дэмжиж байж байгаа болохоор өдөөд юм амжилттай явж байгаа бах. Мөн багш нарын нас нэлээд дэмждэг те. Ангийн багш сүнжтмаа багш маань. Тэ багш нар бол нэлээд дэмждэг шүү дээ. Тэгэл инглээ тэглээнгүү за ойлголоо гэсэн хичээлүүдэд нөхөж авчраарай гээл. Тэгэл дүнгийн дээр бол ер нь л нэлээд надад тусалдаг. Тэгэл тэрийг ойлгодог. За тэгвэл энэ боломжийг ашиглаад багш нартаа ингэж хэлэх үгс байна. Эсвэл нэг тийм хэлмэр байгаа үгээ хүн дамжуулж хэлэх үү? Намайг ойлгож надтай ингэж харьцдагт би бол багш нартай үнэхээр баярлдаг.
дүнгийн гаргалгаа гэд бүх юм дээр бол үнэхээр баярлалдаг. Гэтэ нэг тийм амар гаргаад идэг юм бол байхгүй л те. Тэг хөвцийн нэг буруугаар ойлгоорой. Гэтэ ингээд намайг тэмцээнтэй байх үед би ер нь нэг уйлсралт гэхэд л ер нь баг 3-7 оны хичээл сууж амжцдгүй тэмцээнтэй яа гэд яваад идэг. Тэгээд загт нэг Монголын яг нэг тийм бичийн холбооноос нь болоод тэмцээнүүд нь хөдөө орон нутгуудад тэмцээн болдог байснаас хойш ер нь 7 хоногор яваад идэг болцсон. Тэгэхэд яг 3-7 хоног хичээл байхгүй багтал тэгэл манай ангийн хүртэл яг миний дэвтрийг аваад миний хичээлүүдийг анги дээрх юмнуудыг надад ингээд нөхөд тэмдэглээд өгсөн байдаг. Тэгэл яг дүнгууд түн гарахад ер нь л асуудал байдаг. Бүр нэг амар тийм доошоо моошоо гарах тийм байдал бол байдаг юм шүү дээ, тий? Байхгүй. Нөхцөлийн л сайн ойлгож өгд юм биш үү профессор. Тийм. Уяа хатан. Тэгэл манай хүмүүс нөхөө тэгээд яг өөртөө таарсан дүнг авд юм тийм үү? Тий. За. Их гоё сэтгэл ярилцлаа сая. За өөр ярмаар байгаа зүйлээ нүг хүндсэн асуудал одоо багш сурагч хооронд ингээд багш нар ингээд сурч болгоно ингээд тулаад арчиж байж чадахгүй шүү дээ. Сурч болох бас багштай надад тулаад арчиж чаддаг. А энэ хооронд ингээд чамд ингээд харагдсан тийм хэлмээр байгаа зүйл эсвэл нэг тийм үүсдэг нийтлэг асуудал байна уу? Тэрийг ингээд багш нарт уламжлалмаар байгаа хүсэл байна уу? Багш сурагч хоорондын асуудал харилцаа болооны асуудал. Буруу ойлголцол. Ер нь бол яг анги даасан багш гэж тустай байдаг. Тэгээд яг манай сургуульд бол яг дундаас ахлах ангийн оронд 26 хүүхэдтэй байдаг тий. Тэгээ анги дөрвөл 26. Ангийн дөрвөл 26 хүүхэдтэй байдаг. Нэг багш 26 хүүхэдтэй нэг өдөр бүтэн тулж ажиллана гэвэл ямарч боломжгүй мэдээж. Тэгээд яг тэр өдрийн хэцүү байгаа юм аа. Ер нь бол боломжтой бол ер нь ангийнхаа багштай байлуулаад хэлсэн дээр. Тэр дорн тий. Тий. Ер нь бол энэ сургуульд яг чамааг ойлгох ганц багш чинь ангичин багш байгаа хамгийн дөрөнд. Асаалттай танк шиг зогсож байгаа. Ари алб. Тий. Яг ангийн босс шүү ангийн багш нар чинь. Тэгээд яг чамааг яг бүтэн ойлгох сайн мэдэх хүн чинь ер нь бол ангичин багш байгаа. Тэгээд надтай яагаад ингэж харилцдаггүй гэж бодож байгаа хооронд өөрөө очиод харилцаад үзээрэй багш нартайгаа. First move хийж үзрээ. Эхний алхмыг өөртөө хийвэл цаашдаа бүр олон илүү боломж алхмууд гарч ирнэ гэдэг. Тэгээд нөгөө огч хүртэл бодно. За ингээд надаа ингээд чин сэтгэлээсээ надаа ингээд үннээ хэлж гин. Би бас одоо ингээд зөрүүлээд ирсэн юм байх хэвээр, тийм байх хэвээр гэдэг. Тийм гоё гүн тусалтай юм бодно тий. Тэгээ багш нарыгаа бас нөрөөс багш нар сурагч нарыг ойлгодог шүү. Сурагч нар ч гэсэн багш нарыгаа ингээд ойлгоод тийм бас нөхцөл байдал нь ингээд таарлаа багш нарын хаа тий. Тийм. Хүн л юм байна тий. Багш нар ихтэл хүн шүү дээ. Сурагч нар тэгэл 40 минут суухад хэцүү байна. Өдрийн 10 цагийн хичээл орж ийн гэж ярьж байхад багш нар тэнцээ чинь Зогсож бичилээ заа. Зогсож юм тэмдэглэх биш бүр хүнд юм заадаг. Хүнд юм ойлгуулж тайлбарлан ойлгуулна гэдэг чинь хамгийн хэцүү юм тий. Тэгэл яг багш нарыгаа ойлгоод хэцүү байхад нь тий багшаа зүгээр үү яасан ийсэн гэд асуухт бол тодорхой хэмжээнд бол тусдсан болно. Тэгээд яг багш нартай бүгднтэй минь тустай яваал. Ер нь нэг тийм сургуулийнхаа ойр тойронд нэг юм эерэг орчныг л бүрдүүлвэл надад л гоё санагдана. Бидний энгийн гэж боддог зүйлс багш нарын хувьд бас нэг заримдаа чамин болж өгдөг шүү дээ. Тийм няндан тийм гоё багшаа баярлаа гэх тутам ингээ багш нар хүртэн чинь ингээ ганцхан бүртэнд баярлалаа. Тэгээд тэр ингээ ангийнхандаа гарах сэтгэл нь хүртэл бүр том болдог юм шиг байлээ. Жижигхэн зүйлээр ч гэсэн ингээд сэтгэл нь харагддаг гэдэг чинь. Деталь бүрт чинь дуртай гэдэг. Деталь бүрт нь багш нар нь баярлалдаг баг. Ингээд спортикатаар сая номрын спортикатаар ингээд надаас ингээд бага ангийн хүүхд тэгээ дунд ангийн хүүхд надад 6 дугаар ангийн хүүхд надаас ингээд уучлаарай агшаа гэд надаас ингээд юм асууж байгаа байхгүй юу. Тэр нь хүртэл ингээд надад гоё санагдаж байгаа чи багш нарт бол тэр нь бол бүр л гоё санагддаг байх ингээд амар хөөрхөн жоох хүүхд ингээд юм асуугаад байгаа чи ингээд хайр өрөөд идэм бил шүү дээ. За багш нарын хувьд тийм байна. Тэ жоохон өг хүнийхэн талаар хоёлаа ухаж мэдээ. Сансагч нартай жоохон хөргий 10 наснаас өмнө ингээд сагсаар хичээлсэн гэсэн шүү дээ. 9 нас гэлөө. 7 тагаас хойш. 7-оос өмнө яг 7 наснаас өмнө ямар хүн байсан бэ? Одоо юм чимээгүй, цэцэрлэг мэсгэлтэй ямар хүн байсан? Байгаатайгаа харьцуулаад. Одоо байгаатайгаа харьцуул. Ер нь нэг өөрчлөгдөг үдээ. Тийм багын юм тийм дуу чимээ ихтэй нийтэж хүмүүс нөө. Тэ ер нь л багын тийм ер нь л тийм байсан. Ер нь нэг тийм чимээгүй байдаг.
Тийм гүйн дуурахаар анги дүүрээ явчихдаг. Хоолой нэг төртөл дуурдаг. Нилийн дуу чимээдэг. Тэгээд яг дунд ангид бол муу хүний дуу чангаж бага хүнээс сонсч ийсэн. Тэгтээ бас нөхцөл байдлын тааруулаад энэ үгийг бас хүмүүст ингээд зориулж тохиромжтой. Тэгэхгүй тэгээ чанга дуурсан хүн болгон тэгж хэлэх юм бас нилийн утгагүй. Нэг үг ер нь хүний сэтгэл зүйд нилийн нөлөөлдөг. Тэгээд сэтгэл зүй бол нэг хүний хувьд аягүй чухал шүү дээ. Хүний сэтгэл хөдлөлийг удирчдаг зүйл сэтгэл зүй гэж би боддог. Яг тий. Би уг нь гүйнг 6 дугаар ангиас хойш мэдж байгаа шүү дээ. Тэнгүүд нүг сагсааргаас хичээлдэг байсан шүү дээ. Одоо тэг чинь 10 дугаар 10 настай гэсэн юм уу? Тийм 6 дугаар ангид орж ирээд 8 дугаар ангийнхнаа ялгаа алт авч ирсэн. Тэг би цэцэрлэг мэтлэгтээ өөрөө хөтлөөсөн байх гэж бодсон шнэ. Юм спорт хүнийг нэгдэж болгодог гэдэг шүү дээ. Тэгэл яг юм чанга дотоо болсон юм байх гэсэн чинь үгүй багасаа л юм байсан юм. Юу нэг багасаа л юу нэг ойрлоо өгчээсэн гэсэн. За тэгвэл одоо нэлээд харьцуулт тавьсан юм чинь бас нэг харьцуулт байна. Улсын аваргаас одоо бас нэлээд бол медаль авсан баг тийм үү? 3 медаль авчихсан. Тэгээд сургуулийн аваргаас бас 3-аас их медаль авсан баг тийм үү? Бүр үнцэнтэй тамирчин болсон. Энэ мэдрэмжүүдийг хооронд нь ингээ харьцуулбал яг ямар байгаа бол сургуулийн аваргаас медаль авах. Улсын аваргаас медаль авах. Тодорхой хэмжээнд бол угаасаа хоёлаа өөр тэмцээн. Тэгээд яг нэг тийм бахархууштай үеийн л ер нь адилхан дөө. Яг тийм улсын аваргад орлоо гэд өөрөөрөө бахарах нь, багшаараа бахарах нь, аав ээжээрээ бахарах нь адилхан. Сургуульд орлоо, ангийнхаа багшаар бахарах нь, найзуудаараа бахарах нь, аав ээжч бахарах нь. Бүхэл бүтэн бас сургуулийн төвцөө гэдэг чинь бас нэг тийм жижигхэн зүйл бол биш. Улсын аваргад өөр багтаа тоглож байгаа. Сургуулийн аварга дээр бас өөр багтаа тоглож байгаа. Тэр юм хүн болгонтэй ингээд хамтарч ажиллах чадвар нэлээд савгдсан баг тийм үү? Тийм. Гэтэ ер нь манай найзууд ер нь яг сагс тоглож байгаа үед бүгд л надад итгэдэж шүү дээ. Гүйн чадна гэл. Тэр болгонд нь улам сайжирдаг уу? Тийм тэр болгонд нь тэгэл за найзууд мэддэг чинь аваачаад хийчи хожичи гэл тийм улам л илүү урам зориг авдаг шүү дээ. За байж байгаа. Илүү ингэхгүй л надад юм хэцээ жоохон кат авчаарай. Энийг бичлэгт ороод гэж. Хар болоод ороод. Нэг юм тоор нэг яг зөв. Одоо Наалт сумар аа. За тэгвэл манай сургуульч бас нэлээд их сургуулиас гадар үйл ажиллагаа зохиогддог шүү дээ. Гэтэ сүүлийн үед бол зарим сургуулиас гадар үйл ажиллагаа ингээд байхгүй болсон байгаа. Тэгвэл яг ямар үйл ажиллагаа дахиад зохиогдосоо эсвэл яг шинээр юу зохиогдосоо гэж хүсэж байна вэ? Яг сургуулийн паринууд амар гоё болдог байсан. Миний хар чинь би чи яг шинэ жилдээ нэг л удаа орж ирсэг түрүү жил анх удаа гарсан. Тэгээд яг хоёр сте. Гүү яг нэг штэ. 7 дугаар ангид орж ирсэн чи. Спортлог сурч гээд медаль авчихсан шүү. Тийм. Хоёр. Тэгээд яг бидэд яг нэг карантин яг нэг тийм гоё үед яг карантинлаад тэрнээс хойш ер нь сургуулийн үйл ажиллагаанууд ер нь болохоо болцсон. Thanksgiving болдог байсан. Талхсан баяр. Тийм. Тэгээд Halloween party болдог байсан. Өөр чинь амар их юм болдог байсан юм аа. Тэгээд тэднийгээ буцаагаад аваад ирвэл хүүхдүүд ер нь амар итгэвтэй оролцсон гэж боддог. Ер нь л баг бүгд явах байхаа. Тэрийгээ ер нь буцаагаас эргээвэл надад бол гоё санагдана. Гэтэ энэ жил жоохон чухал бах тий. Шинэ сургуультай ороод хэдүүлээ гоё. Тэг яг дараа жил 12 та бид 12 орчин. Цоо шин орчин. Цоо шин 12 ахлаа. Тэгээ энэ баярууд манд болохоор яг хүүхдүүдийг анги дотор ингээ бие биентэйгээ харилцаж бүр сургуулаараа ингээ өөрөөр ангийнхантайгаа хоорондоо харилцаж бие бинийгээ мэдээж танилцаж ингээ гоё нэмийн харилцаанд идэвхтэй оролцохыг уриалдаг баярууд байгаа. Тий. Надаа ер нь бол шинэ жил бол яг хэвчгүй гоё болцдог уу. Яг нэг сургуулаар байхад бол үнэхээр боломж юм болцдог. Гоё хэмжээндээ гоё тий. Илүүчгүй дутуучгүй. Дээрээс нь талархлын баяр бол өстой гоё юусэн шүү. Хоол өдөр бие биендээ хоол зарна. Хоолоо бүх анги яг нэг улсын үндэсний хоол авчна. Тэгээд ингээл ангийнхаа гадаа хоолнуудаа ягаал заах ингээл сургуулаар тойрол хоол идээл яваад. Тэгэл улс улсуудын хоолныхан соёлыг бас мэддэг тийм хэмжээний самбарууд ангиг болгон гаргадаг. Тэрнээсээ бид нэр ингээд мэдмээр байгаа улсынхаа соёл болон хоолыг мэдэж болно, орчин найрлагыг мэдэж болно. Мөн хийх зарыг гэсэн зарим ангиуд ингээд тусгацсан байдаг. Тий, нэг юм постэр хийсэн байдаг ангиуд. Тэр постэр нь л тэгэл үнэхээр мэдээлэл өгдөө шүү дээ. Тэгээ баяр бүр бараг ингээд компетишнтэй байдаг юм шиг. Тэр постэр нь бас хамгийн шилдэг постэр хийсэн анги хүртэл шалгаруулдаг. Манай их чинь 6 дахь ангидаа авч ирсэн тий. Шилдэг постертэй анги. Тэгсэн талхлын баяраар тий.
Ямар ч сан манай нэг найз Монголын үндэсний хоолыг буузаа гэж боддог байсан юм байлээ. Тэг тэр өдрөөр биш юм байна гэд ойлгож ирсэн. Тэгэхээр бас ер нь нэлээд мэдлэг олгодог баяр юм шиг байгаа маа. Тэг үндэсний хоолыг бас ингээ хооронд андуурж болохгүй шүү дээ. Тэр нэлээд өргөн цар хүрээтэй мэдлэг олгодог баярууд манай сургууль нэлээд зохион байгуулдаг. Тэднийг гоё бас тэг 3 хоног моног гоё аялалт явдаг байсан юм байлээ. Амьдар цад дурс суралцах. Би бас тэр мэрэнд нь явах юмсан гэд одоо ингээд 6 дахь жилдээ суралцж байна. Мөрөдж байна. Тий. За нэгэнд хоол ярьсных. Өөрөөр нь яг яаж хооллдог вэ? Ямар хоол иддэг вэ? Хөвчлэн. Өглөө бол юм идэж чаддгүй. Ягаад ч юм ингэж хоол ордгоо. Тэгээд яг сургууль дээр ирээд өдрийн цандаа ороод тэгээд хичээл тараад ялцчихгүй бэлтгэлийн юм идэх хэрэгтэй гэж идээд тэгээд бэлтгэл тараад тариад хоол иддэг. Ер нь нэг өдрийн 3 хооллдог та. Ямар төрлийн хоол хөвчлээ иддэг вэ? Шүлтэй хоол, хөөрэ хоол ч юм уу? Шүлтэй хоол нэг дургүй. Нэг банштайсан даа амар дуртай. Тэгээд будаатай шүлэн дуртай. Өөр нэг шүлтэй хоол дуртай шүү дээ. Тэгээд хөөрэ хоол нь ер нь нэлээд дуртай. Хоёр дахь хоол ер нь нугсах юм шүү те. Тий. Яг ээжийн 2 дахь хоолгод бол тэгэл бэст шүү дээ. Ээжийн хоолыг иддэг гэж шүү. Өгтөдөө гэхгүй. Ээжээс нь очиж суралцаарай гайс. Ээжийн хоол бэст шүү дээ. За тэгвэл ямар хуу төрлийн охин ийм гоё санагддаг вэ гэх юм уу? Гоё сэтгэл мэдрэмж төрүүлдэг вэ? За охиж хэлэхгүй ер нь найзуудаа яг ер нь яг ямар хүн байгаасаа гэж хүсдэг вэ? Ямар хүн чамд гоё чамаа хүрээлж байгаа хүмүүс. Тий. Тэгээд зарим хүмүүс бол тийм доторх хүн гэдэг юм байлээ. Би бол тэгэхгүй яг нэг тийм өөрийгөө тэгээ нэг юм хүн татхуйц нэг юм дулаахан зөрхтэй хүн байдаг шүү дээ. Яг тийм зөрхтэй хүнд бол эхлээд яг тийм татагддаг гэх юм уу? Энийг тийм өөртөө татхуйц гоо сайхантай хүн байж яг тийм дотор сэтгэл үлдээдэг. Тэгээд ингээд яг тэгчээд ингээд доторх хүнийг мэдмээр санагддаг. Тэгэхээр яг эхлээд тийм нүдэн дулаахан тийм хүн байвал бас нэлээд наалагддаг. Тэгвэл хүүтэн хүн байгаадаа тэгэл юм дотгож онорч хүн мэддэг. Сарилтаа өсөхгүй байх магадлал өндөртэй юм шүү дээ тий. Нэг тийм нүдэн дулаахан инээждэг хүмүүс бол инээд нь гоё хүмүүс гоё шүү. Нийлгээл баймаар тий. Хөрх инээдийг харах гал инээдээ. Инээдээ гिजидэж биждэг. Вичээд өөр амир инээд юм аа. За тэгвэл одоо манай сургуулийн сурагчдын зүгээс чам нэг эрс асуулт байна. Тэр нь болохоор хэрхэн яаж өндөр болсон бэ? Яг энэ өндөр төрөхөд юу хийсэн бэ? Яг 13 14-т бол ангийнхаа охтуудтай заримтай нь адилхан өндөртэй байсан. Тэрийг бол хүлээн зөвшөөрнө. Тэгээд яг 15 түрүү жилийн 21 оны 100 ер нь нэлээд амар өссөн. Тэгээд яг тэр үед болохоор магнезиум D3 амар тэрчимтэй ууж исэн. Тэгээд магнезиум бол уугаад тэгээд заримдаа яг D3 ууж амжихгүй юм аа. Тэгээд ээж уухгүй нэгэд надаа ингээд улиралд нэг тариулдаг болсон. D3 руу. Тий. Шахуулаад уу? Тий. Уухгүй нэгэд. Тэгэд ер нь яг хүний яг өсөлтийн юу н 11 цагаас 2 цагийн хооронд амар идэвхтэй явдаг. Тэг яг тэр үедээ яг гүн ойронд орсон унтчихгүй бол ер нь бол өсдөггүй. Яг тэр үедээ л ер нь унтж байгаарай. Нойрноос ер нь амар их хамаарна. Яг тэр 11-ээс 2 цагийн хооронд яг гүн ойронд орсон унтчихвэл ер нь бол нэлээд өсөх магадaltaй. Тэгээд өсөлтийн зооноо ер нь эртнээс харуулсан дээр юм бэлээ. Тэгэхгүй яг өсөлтийн зоон чинь 1000 зогссон байгаад өсөх ямар ч боломж байдгүй. Нэг гадны хүчин зүйлс нөлөөлөөр өсөх боломж юм шүү дээ тий. Уу яг өөрөөр өсөх боломжгүй. Гадны хүчин зүйлсээр бол өсч болдго юм байлээ. Өөрийгөө хүлээгээд өсөхгүй гэж юу? Тэгээ яг чи яг ингээд өөрөө яг өснөөгээ хүлээгээд өснөөгээд хүлээгээд байвал бол өсөлтийн зоон чинь зогсвол ямар ч өсөх боломжгүй юм байлээ. Тэгээд би бол гэхдээ одоогоор яг шалгуулаагүй л байгаа л та. Тэгээд яг одоо л яг метр 90 байна. Тэгээд зогсох нь яах нь одоо тэг цаа нэг өсөлтийн зооноо шалгуулнаа. Тэгээд нэлийн ген хамаатай гэж боддог. Манай аав метр 82, ээж метр 72. Тэгээд ер нь нэмэх гарсан хөвгт байна. Өндрөөс өндөр гарсан. Тий.
За тэгвэл цааш өсөх тийм өсөл байгаа юу? Хэдэн метр өснө гэж мөрөөдж байна, бодож байна, зорж байна. Ер нь бол 97-ад авчаас ял гэж боддог доо. 97-ад авчвал ер нь асуудалгүй л гэж боддог. Хоо шүү. Одоо тогтсон шүү дээ. Бүх заалан доо. Ер нь тийм. Учир нь угаасаа орхны дунд сургууль дээр тогтож исэн 2 хүн байдэн шүү дээ. Нэг нь Хангарлах уу? нэг нь хангарлах байна. Тэгээд нөгөөдг нь одоо бий байна. Яа. За тогтдог тэмэрчэнтэй сургууль орхон асуу биш үү? Тийм. Тэгээд манайх чинь дүүргээс 2 алт тавлаа гэж чинь. Тэгээ 2 алт бас. 2 жил дараалаад. Тийм 2 жил дараалал. Дүүргээ аврах болсон. Дунд тийм дүүргээс 2 алт авцсан байгаа. Тэгээд нийслэлээс нэг хүрэлттэй байгаа. Тэгээд ер нь сургуулийнхаа амжилтуудыг нэлээд дээшлүүлнэ гэж боддог доо. Гэхдээ ер нь нэлээд гадуур бол мэддэг болсон байлээ. Орхон гингот. За тэгвэл одоо энэ жил яа гэж үзэж байна саксны тэмцээнүүдээр? Тэгээд энэ жил орох тэмцээнүүдтэй ороод энэ жилийн зорилгыг ер нь нийслэл рүүлвчтэй үзнэ гэж бодож байгаа доо. Нэлээд боломжтой байгаа. Тэгээд яг зака байгаа. Одоо яг төгсөх анги. Занаа шатар. Тийм. Тэгээд бусдууд нь ер нь бүгд 11 дугаар ангийн хүүхдүүд байгаа болохоор яг энэ жил нэг закатай байгаад дээрээ нэлээд хүчтэй үзээд тэгээд дамжилт гаргах гэж үзээдтэй болохгүй бол яг өөртөө яг 10 дараа жил 12 ороод үзсэн дээ. Сүүлийнхэн боломжийг тулд нь ашиглах юм шүү дээ, тийм. Тийм. Үсэг боломжуудыг ер нь яг сүүлийн хэмжээл ашигласан дээр тий. Тэгэл надад дахиад байгаа юм чинь болчих юм чинь гэж бодоод байл ер нь бол нэг хүн биелэхгүй. Боломжид олзуурах хэрэгтэй юм биш. Алт олсон юм шиг. Боломж бол алт гэж байгаа шүү дээ. Тий. Ярэр. За марцчлаа. За өөр ярмаар байгаа зүйл байна сэдв. Ингээ сакснаас өөр ингээ сонирхдаг юм сонирхол байгаа юу хобби. Одоо гитар тоглоно, дуулна. Надад ямар ч урлагийн авьяас байдгүй. Би бол тийм зөвшөөрнө. За волейбол тоглох чадвартай шүү тий. Волейбол бол яг сонирхлоороо тоглодгоо. Зөвл хоббигоороо тоглодог. Янз бүрийн юм яа гэж боддог. Гэтэ бол яг нэг саяхан волейболоор орох шахсан. Урах гэжсэн үү? Тийм, яг нэг сакснасаа хэсэг шантраад өстө нэрэ боли ингэж зовж авахаар гэж боддоод волейбол руу өгч үзтээ мүү гэж бодсон. Тэгэл ялтчгүй сакса буцаа санд юм билээ. Үнэн ч хөдөлсөн байна. Тийм. Тасан газрын давуу зөвлөхөө гэж. Тийм. Саксныхан талбай зүйлсэн юм байна. За яг саксандаа л явах юм л дээ. За тэгвэл ингээд хүмүүсийн яг ямар хандлага үйлдэл эсвэл ааш цан чиний ингээд юм хийх урам зориг чинь доошоо дардаг уу? Бууруулдаг уу? Энерги сардаг хүн гэж байдэн штэ. Тийм эсвэл тийм үг чиний хандлага чиний гэж хүмүүс чам руу гаргаал идэв. Тэр нь ингээд чиний урам зориг нь мохоогоол идэв. Хүнтэй харьцуулж байгаа хүн надад ер нь хамгийн муухай санагддаг шүү дээ. Бүгд л өөр бодолтой, өөр характертай, Өөр ертөнцтэй, чадвартай. Нэг нь нэслэх байр суурин хүртэл хоорондоо өөр байгаа шүү дээ. Зарим хүмүүсийн хооронд. Тийм байхад хүнийг хооронд нь харьцуулж байгаа хүн надад хамгийн тэнэг санагддаг. Энэ юм байх чи яагаад юм биш байгаа. Тэр тийм биш чи өөрийгөө хартаа гэж хэлж байгаа хүмүүс ерөөс таалагддаг. Тэгээд тиймэрхүү хүмүүс байвал битээ тэгээрээ. Чамайг тэгээд хүнтэй харьцуулаад байвал тэгэл. Тэс тамирчныхны хувьд ингээд хоорондоо өөр өөртөө тоглож яхад хооронд нь харьцуул бас тийм юм. Тийм, ер нь бол төвдөр тоглодог хүн байхад холбогчтой харьцуулаад байвал шал өөр тоглолтын хоёр байралтай хүнийг хооронд нь харьцуулах юмш боломжгүй. Холбогч гэдэг чинь яг тоглолтыг найруулад холбоод явуулах зорилттой л төв гэдэг чинь бас тусдаа шал өөр байрал дээр хооронд нь харьцуулаад байдаг. Ер нь бол юм харьцуулахад ер нь жоохон мэдрэмжтэй харьцуулахгүй бол шал өөр хоёр юмыг хооронд нь хүмүүс харьцуулаад байдаг. Тэрнээс бас хандлага нь жоохон өөрчлөгдөөд ирдэг шүү дээ хүмүүсийн хандлага нь. За хэдүүлээ ер нь одоо ингэ төсөөлөл л доо. Одоо гүйн ерөөс ингэ саксаар явж байгаагүй заяо. Спортоор явж байгаагүй. Одоо ингэ спорт руу ороогүй байгаа заяо. Одоо ч гэсэн ороогүй байгаа гэж бодъё заяо. Тэгвэл одоо юу хийж байгаа вэ? Сонирхол чинь юу байх байсан бэ? Таамаглал. Тийм. Одоо мэрэгжил чинь ч юм уу? Тийм. Сакс байгаагүй байсан бол гэдэг. Тэгээд ямар ч юм хичээл бол амар хийдэг бол байхгүй.
хичээлэл амар хийнэ гэж бол байхгүй байсан баг. Гэтэ мэдгүй нийл яг тэгж юм орж ирэхгүй нүү. Хэцүү харагдчих. Зүгээр л нэг тийм жирийн амьдралтай. Тийм л байсан баг. Өөр нэг юм хийхгүй хаа. Нэг бол яг тийм албан шахалтай юмнууд руу орж магадгүй. Манай өвөө буудлахын тамирчин байдаг байхгүй юу? Буудлах навч юм шиг тариатлаа юм байна. Нэг тийм цантай яваад буудаад идэв шүү дээ. Тэгээд яг намайг 11-тэй байхад эндээс нь сагсаас нь болиулаад явуулъя гэд. Манай өвөө яг олимп яг юу байхгүй юу? Хорооны ингээд коуч. Тэгээд ингээд намайг яг оруулъя гэдэг чийсэн. Тэгээд яг сагс байгаагүйсэн бол ер нь албан шахалтаар юмнууд руу орох байсан баха. Нэг бол гадаад чийж магадгүй. За албан шалтгаан орсон юмуд амжилт гарах боломж байх байсан болов уу? За тэрийг үлстэй мэдгүй. Бид тэр бодлого үнэхээр оролдож үзэж байгаагүй. Тэм хүсэл байгаа үе тэгээ. Хүн ингэ тийм албан шалтгаан оруулах гэдэг чинь бүр сагстаа үнэнч үлдсэн байж тээ. Тэгээ шинэ зэл турсах тийм хүсэл сонирхол ер нь жоохон бага байдаг гэсэн үг үү? Эсвэл юм дургу юм уу? Дуртай юмдаа л хүн уусаа ингэ татагддаг болохоор. Тийм сонирхолтой санагддаггүй гэх юм уу? Яг тэр тийм бүний шахаж байгаа юм. Шахаад нэг сонирхолтой байвал бас үзэж болно л доо. За бас тийг үзээд алдъя. Гэтэ ер нь нэг тийм сагсыг орлоод авах юм одоогоор нэг халахдаг. Шинээр спорт гардаг юм байна. Шинээр спорт. Дэлхийд дахин нэг шинэ спорт нэгээд тэгдэг юм бол ер нь хэцүү дээ. Бүр сонирхолтой тий. Дуулж янгаад хөөлтөг чинь. Дуулж янгаад сандар болгож уулаад. Тий нэг тийм сонирхолтой юм. Тийм аа холимог урлагтай холимог спорт. Хөл мөлөөрөө сагс тоглодог болдог ч юм уу тийм ээ. Гараараа хөлбөмбөг тоглож болж байна. Тэр чин гар бөмбөг л. Гараараа хөлбөмбөг тоглоно. За тийм тий. Ми тэрх сая юу лээ? Бодорой. Сагсны бөмбөг орж ирснээ шууд хөлбөмбөг юу? Тэгвэл багтаа ингээ хүн чинь би тийм хүн болондоо гэж мөрөөддөг штеп. Тгийгээ дүрслэвэл би тэр нэг багтаа нэг тэгэж. Гэтэ миний гар бол яг жоохон байхад эмэгтэйчүүд нь бүгд эмч, эрэгтэйчүүд нь бүгд цагтаа болох гэж ирдэг байсан. Үнэ. Би бол яг тэгж нэг тиймэрхүү юм нэг сонирхол байгаагүй. Тэгээ нэг юу болохоо мэдэхгүй ч гэсэн яг гэр бүлийнхнийгаа сайн явуулсан таа л гэж боддог. Тэгээд одоо л ер нь аав ээжигээ байгаа хугацаанд жаргалтай амьдруулад хоёр дүүгээ цааш нь сайн авч явна таа гэж боддог доо. Айлын том те? Айлын том доор хоёр дүүтэй. Одоо эрэгтэй дүү маань 9 настай, бага дүү маань эмэгтэй. Одоо 3 нас хүрнэ. Эрэгтэйнээс одоо 9 нас хүрнэ. Хөөхөн том болсон юм шүү дүүнэр. Айлын том штэ. Айлын том ахын ингээ үүрэг байгаа штэ. Тэгээс такс тоглож байгаа үүрэг, найзуудын үүрэг, тэгээ хичээл мичээлээ ингээ сурах юм байх үүрэг гэж байгаа. Ах байх үүрэг. Тий. Ийм олон зүйлийг яаж ингээ нэг дор ингээ байлгах. Тэгтээ ер нь би жоохон гэр бүлийн юунд нэг хөрөлцөөд байдаг. Цаг зав байдгүй. Тэгэл энэ нэг хичээл орсноос хойш зүгээр өглөө гараад хичээлд яваал бэлтгэлээ гээл шүн орой орж ирдэг. Тэгэл тиймэрхүү маркаар амьдрал аав ээж хоёр зохицуулаад болгодог шүү дээ. За тэгвэл энэ боломжийг хэсэглээд гэр бүлийнхэнтэй хандаж хэлэх үг байна уу? Байна. Гэр бүлдээ л үнэхээр баярлдаг. Үнэхээр тууштай миний ард зогсож байгаа, намайг дэмжиж байгаа хүмүүс. Тэгээд үнэхээр тэр хүмүүст л баярлдаг. Тийм л энэ. Үлдсэн очиод хэлье гэж ашиг байна. За тэгвэл одоо харилцааны талаас гоё сэдв байна. За. Охин ярил л та. Өсвөр одоо эмэгтэй хөвчтэй үерх хичээсэн баг тийм үү? Тэ. За тэгвэл одоо бид нар ч өсвөр насны дээр явж байгаа шүү дээ. Тэгвэл чиний өсвөр насны үерхэл яг юу вэ? Ямар санагддаг вэ? Ямар давуу талтай вэ? Ямар байгаасэ гэж боддог вэ? Хэмжээ. Ер нь нандин байгаасаа л гэж боддог шүү дээ. Яг та хайрлах гэх юм цааш. Нэг тийм байгаа хэмжээндээ нөгөө үнэ гой байлгахын төлөө ер нь явсан нэр. Тэгэд яг өсвөр наснд хайр гэж бол нэг байдаг гэж боддог. Зүгээр яг нөгөө хүндээ дуртай мэдрэмжээ хайртай гэж бодоод хайртай дуртайг яваад идэг. Тэг яг
тэр хоёрыг хооронд салгаад нэг тусад нь бодоод үзээрэй. Одоо яг хоорондоо үргэлж байгаа хүмүүс байвал хайртай дуртай хоёр бол хоорондоо өөр юм байна шүү дээ. Тэгээд яг нэг дуртай тэгээд тэр дуртай гэсэн мэдрэмжээ хайртай гэдээ ойлгоцсон. Тэгээд нөгөө хүнд хайртай яваад байдаг. Тийм байдаг гэж би боддог өсвөр насны эрхлийг. Тэгээд ер нь нэг хайрлах гэхгүй зүгээр л нөгөө хүний аз жаргалтай хамт байгаа хугацаанд тийм байлгаас ялгаж үздэг те. Бас ингээ хамтдаа хичээгээд хичээл номоо хийгээд тэр найзуудаас жоохон илүү тэрхэн мөчтэй ингээ би биндээ тустай тийм те амьдрал нь ингээ дурсамж гоё бүтээгээд байж ивэл өсвөр насны үеэрхэл нандин байх юм шүү дээ те. Тэгэл яг за тэгвэл сонирхлын асуулт та. Ямар охин сонирхол татдаг байж нэ вэ? Шилтэй. За тэгээд нэг тийм за юу гэж нөхөтэй ялцгүй тийм шар охин таалагддаг. Тэрийг бол хэлэн зөвшөөрнө. Тэгээд яагаад ч юм шар охин татагдаад байдаг. Шилтэй бол тэгэл бүр татагдав. Тэгээд нэг тийм том болцсон тийм царайнд бол нэг дургу нэг тийм baby faceтэй тийм cute хөтөд байдаг шүү дээ. Тийм хөтөд тэр нь нэлээд дуртай. Тэгээд нэг тийм нүр амаа бодаад байдгүй тааруулцдаг. Тэг нэг юм хөнгөн бодцдаг нэг тийм хөрх хөтөд байдаг та. насандаа байдаг хөлтөд дуртай гэж шүү. Хэмжээндээ арчаатай өөртөө. Цэвэрхэн. Нэг жилээ. That's your guys. За ингээ өндөрлөлт хийшээгээ хандчихъя. Тэ хандж байгаа. За ингээ анхныхаа дугаарыг эхний цочондоо гарын бэлэг байна. За дууд уулж иж өгнө гэдэг байна. Ямар дууд болов? Нэрээ. За дууд болноо. Нэг жоохон нэг хоёр мөр чамаагүй. Сүүлийнхаа сонсон дуугаа ч юм уу те. Гэхдээ ямар ч нэр орлогын байсан байхгүй байлээ юу. Жоохон аялж маялдээ ч юм уу. Тэгвэл альсууд ингээд юм авьяасаа үзүүлнэ шүү дээ. Одоо ингээд гоё винклж минклээ камер руу гараад гоё. Одоо хөсгөл хийдэг байхгүй юу? K-pop дээр тэр шиг хийж болохлоо. Тэгвэл хөдөлгөөн. Бэлгийн хаа болио. Бэлгийн хаа болчихё. Тэ бэлгийн өгнө. Өнөөдөр юу вэ? Би чинь. Би чичээ нэг юм байна. За дургу үүднэ. энэ үү. За зөвхөн дуулж байгаа яаж байгааг зөндөл харсан юм чин дээ. Тэгээ урлагийн наадам мадмаар хажууд дуулаад байж байгаа шүү дээ. За баярлалаа. За өнөөдөр манай подкастэнд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Урилгыг хүлээн авч орж ирсэнд баярлалаа. Хоёртос баярлалаа. Подкастэнд ч орсонд үнэхээр таатай байна. Анхных байлаа. Өөрөөх ч анхных баярлаа. Тэгээд манай камерны ард дууны нэрлэгчээр манай 11 саягийн суралцагч Батгэрэл маань ажиллаж байгаа. Манай үнийг бас анхных нь тэгээд нөгөө нэг санаа гаргадаг арьяалны ингэлээ. 11 бягийн суралцагч Ананд маань одоо сурагчдаас санаа авч манай зочинд маань уламжилдаг үүрэгтэй байгаа. 10 бэг шүү guys. 10 бягийн Ананд. За та бүхэнд баярлалаа. Баяртай. Баяртай.